За бүсгүй хүний заяа гэж энэ дууг бас их сонин төвхтэй л дээ. Ерөөсө хиндэн ч хий гэсэн тийм бодол байгаагүй энэ дууг. Тэгээ нэг өдөр манай нэг дүү гэдэг юм а Баясал гэдэг. Тэр дүү маань бас энэ дууг тэгээ Universe Best Song дуулаа гэж. Тэгээ надаар нэг хөгжмийн найруулгыг хийлгийа юм баха гэдэг ирэхээр нь. Тэгээ хийж өгсөн. Тэгээд тэр нь бол явахтай одоо нэг удаагийн тэмцээнд ингээл дуулагдал орхих байсан. Тийм болохоор эмошныхын тэр үед бас яг ирж таарсан. Тэгээд сонсуулсан ч үгүй энэ юусоо маш гоё дуу юм а гэл. Яг яах вэ нөгөө эмгтэй хүмүүс болохоор тэр одоо юу гэдгийг тэр утга санаа дууных нь утга санаа өөрсөнд нь буусноо яасан. Тэгээд бид нар юусоо дуулъя. Тэгээд дахиад шинчилж гоё хийгээд ингээд хийгээд өгөөч гэдэг. Намайг бичлэгэнд очиод ороод би эхлээд нэг дуулаад Чимбай энэ ерөөсөө надад нэр орохгүй байна. Нэг л болохгүй байна гэл. Тэгэл Чимбай яг л нөгөө юмудаа чи ингээд яг төсөөлж чи өөрийгөө Монгол гэрт байгаа гоё ингээд тэг сүйтэй цайгаа самарч ийн гэж яг тэр нэг төсөөлөөд тэгээ ээжигээ нэг бод. Тэгээд чи ингээд гоё гэр бүлтэй болцсон байна гэд чи зүгээр ингээл айгүй гоё Монгол юм дээр үеийн эртний Монгол эмэгтэй гэлж чинь төсөөлдөө гэл. Тэгэл төсөөлөл ингээл өөрөө ирэхгүй те төсөөлсөн чинь цаанаасаа басаа ингээл нүлмс нүдэн сэлгэнэл өөрөө ирэхгүй шээ юм огшоол ингээд нэг дуутайгаа холбогдоод эхэлж байгаа байхгүй юу хөхтэй. Ардын дуу гэдэг бол бид түрүү ярьжсэн ямар ч байсан зохиогчтой л байсан байж таараа. Гэхдээ ардын дууг бол яг одоо бидний өнөө гих шиг ширээний ард суугаад нот тавиад бичижсэн юм уу тэргүүл би мэдэхгүй. Яг ард түмний дунд амьдралын гүнээс ургаж гарсан болохоор одоо өг нь хүртэл хүний сэтгэлд маш их сургамжтай байдаг. Бид дандаа л ярьдаг ардын дууны өгөн зэмлэж аялгаунд аргаднаа гэж. Бид нар бол яг бүсгүй хүний заяа дээр бол их чармаасан. Тэгээд гоё тэр Монгол аялгау, Монгол дууны тэр нуглаа нарийн чимгээг бол гаргахыг хичээсэн. Тэгээ гол нь сэтгэлээсээ гоё дуулахыг маш хичээсэн. Amo